За сайн байцгаана уу. Ингээд дэлхийн хамгийн сүүлчийн анчин омог Хавцаапи омгийн амьдрал донд орж үзлээ. Эрдэмтдээ бол энэ омгийн ДНК-г судлаад үзэхээр ерөөсөө босод одоо Овг аймгийн ДНК-тай давцдаггүй. Зөвхөн өөрсдийн ийм одоо гений хадгалж үзсэн ийм цорын ганц үндэстэй юм байгаа. Тэгээ энэ омог маань бол Philic language буюу зөвхөн бас өөрсдийнхөө ярьдаг ийм товшоо хэлээр хоорондоо ярьж харилцдаг. Тэгээд орчин үеийн бол ямар ч техник хэрэгсэл ашигладаггүй. Зөвхөн яг эртний уламжлалт одоо анчин төвөрчин үеийн ийм амьдралын хэм маягаар өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ийм бас сонирхолтой омог дунд орж үзлээ. Ингээд бүгдээрээ Хавцаапи омгийн амьдрал дунд хамтдаа орцгоё. Монгол хиймэл оюун игүүний чат аппликейшнтай боллоо. За сайн байцгаана уу. Ингээд нийслэл хотоос 700 гаруй километрийн зайтай Арушаа гэдэг аймагт ирсэн байна. Тэгээд одоо энэ Арушаа гэдэг аймагаас 250 км дахиж бүр хол яваад одоо дэлхийд хамгийн сүүлчийн одоо яг анчин төвөрчнээр байгаа Хавцаапи гэдэг омог руу явах гэж байна. Мэдээж бол би ганцаараа явахгүй ингээд энэчнээс бол ингээд хоёр найз нөхдөйгөө явнаа. За ингээд танилцуулъя. Hello my friend. Hello. Can you introduce yourself? My name is Frank. Frank. We're going to Lake Eyas. We're going to enjoy the Hadzabe tribes and everything. Warmly welcome to Tanzania. Yes, thank you so much. And you, my friend? And here is Jovin. You are welcome in Arusha. Today we are heading to Hadzabe. We're going to see the. Thank you so much. Thank you so much. I'm very excited Okay, thank to you so meet much. Hadzabe. Yeah, Thank you. definitely, yeah. Thank you so much. За тэгээд миний явах машин маань бол энэ Land Cruiser юм байгаа. Сафарид явдаг. Тэгээд энэ машин маань бол дотроо бас их яг хөө жоох нөгөө дотоод нөгөө явах юу маань салон молоо опшн маань жоохон юуч гэсэн нэг 69 Marius шиг жоохон болгохтууч гэсэн. Энд чинь ямар ч байсан юм утас муцаа цэргэлж болдог. Энд чинь юм cool box бас ингэж хийсэн байна. За ингээд игүүнэ AI бороо манайхаа гар утсан дээрээ татаад ашиглаж байна уу? Игүүнэ мэн бол одоо намайг ингээд энэ Хавцаапи гэдэг омог руу авчирж штэ. Тэгээд одоогийн яг энэ явж байгаа энэ бол хамгийн сүүлийн сүрэн хэсэг юм байна. Нийт 140 км бол явчаад байна. Сая аймгийн төвөөсөө. За тэгээд үүнээс цаашгаа бол ингээд гараад ямар сүрэн газар байхгүй. Тэгээд хоол моол идэх газар байхгүй. Тэгээ тийм учраас бол ингээд хоол бас ингээд сая замд хамгийн сүүлчийн суурин газраас аваад одоо бид нар ингээд хөдөлж байна. Тэгээд манайха энэ бас нэг юм боломж надад олох гээд үзье гинэ. Омгийн ахлагчтай нэрийг нь та энэ бичлэгийг ер нь сошиалаар үзчихсэн баха. Энэ одоо амар вайрал болсон бичлэг шүү дээ. Нэг Америкийн блогер энэ Хавцаапи гэдэг омог дээр ирээд тэгээд ийм Чаба гэдэг энэ нэг нөгөө угаасаа эдгээр чинь нөгөө сарамгчны мах энэ төр ийддэг. Тэгээ энэ хүнийг нэг сошиалаар бүр дэлхийд даяар айгу од улгасан. Тэгээд энэ хүнтэй бас нэг олж уулзах гэж үзэх гээд байна. Омгийн ахлагчтай ярих гэж байна. Нийтдээ бол 3000 гаруй ийм одоо яг анчин ийм омгийн хүмүүс байгаа. Тэгээ тэр дундаас ингээд Чабагаас олоод уулзчихвал айгу гоё байна. Дэлхийн одоо тий од улцсан үнтэй уулзах гээд байна шүү дээ. Dakwe ata chaba ishilokwa aha. Teko mupungu teko. Cheteni. Kwisi hedi. Kwegwe kenata ono. MLC Business School олон улсын хөтөлбөрөөр дамжуулан дэлхийд өрсөлдөх IT инженерийг бэлтгэн. За манай Хавцаапи омог руу дагуулж явж байгаа игүүнэ мэн бол чорон замыг бол бас баддаг юм байна. Өндөл морь дагж байгаа юм шиг тавьчих шүү ер нь бол.
За манайхаа сая ингээд замд зогсож нэг юм хүн авсан. Тэгээд ямар учиртай вэ гэхээр энэ хүн маань нөгөө орчуулагч юм байна л да. Яагаад тэгэхээр одоо энэ хадзаабэ омогч нөгөө зөвхөн өөрсдөө ярьдаг хэлтэй. Тэгээд ийм нэг юм нутгийн бас уугуул гаралтай хүнийг бас авч байгаа юм байна. Тэгээд can you introduce yourself, sir? Yeah, my name is Baraka, and I'm a local guide here. Yeah. The two tribes, Hadzabe and Datoga tribe. Yeah, thank you so much. Yeah, thank you. Thank you. Тийм нөгөө сафарид явдаг энэ машин ч нөгөө айгүй битрүүч муутай байдаг юм байна шүү дээ. Тэгээд хоос бол амар орж ирж чинь бүр хоолоо хуураа өргөж шүү дээ. Сүүлдээ. За яг хөө тэгээ энэ зэрэг юм бол асуудалгүй дэлхийн хамгийн сүүлчийн анчин омгийг үзэж байгаа хүн бол энэ зэргийн юм бол асуудал биш юм байгаамаа. Би бичлэг хийж амжсангүй энд нөгөө гөрөөс сая явж шít. Камера гаргаж ирж амжсангүй. Ингээ юу нэг амттууд нь эхэлж л байгаа юм байна энэ чинээс. Тэг омог мөн болоогүй юм шиг өнөө тэгэл нилээл явах юм шиг байна. Энэ бүр гүн рүү тэр нэг уулын тийшэл очих юм шиг би ерөнхийдөө ойлгож сонслоо. За одоо ингээд ирчээд байна. Ерөөсөө энэ модны цаах нь байгаа юм байна л да. Тэгээд манай нөгөө энэ нутгийн нөхөр маань төрүүлж очиж ингэж бас урьдчилж хэлж ярьж тайлбарлахгүй бол гинт ингэж очих юм бол бас аюултай болохгүй гинэ. Тэгээд ямар ч яваад өглөөд одоо зөвшөөрлөө аваад ирэхээр нь тун удахгүй очих гэж байна. Биш манай энэ нөхөр чинь нөгөө нэг алдартай нөгөө сошиалор од болсон нөхрийн байгаа юун дээр нь одоо гал гэх юм уу тий. Тийшээ навид ирсэн юм биш үү? Anakoko. What is this animal? What is this animal? Nako shashkama koko. Nako shashkama. Яг ангаа ийдсэн байж. Эдний хэл нь байна шүү дээ тий. Ерөөсөө ийм одоо энд 3000 үйл ярьдаг ийм click language гэж байгаа байхгүй юу да. Ингэж мэдчилдэг. Anakoko. Anakoko. Ингэж л мэдлэх юм шиг байгаа. Coco, it's a friend. Coco is friend. Anakoko, like. Can you say again? Anakoko. Anakoko. Yeah. Сайн уу найзаа гэсэн үг. Hello, friend. Hello friend. Thank you. Very interesting. Сони юм тий. Яг амбанга хийц ингэж байж байгаа юм. Тэгээд энэ вэ шүү дээ тий. Миний унснаар эднэр өдөр болгон шинээр ан хийдэг гэсэн. Одоо өөрөөр хэлэх юм бол нөгөө юу байхгүй. Одоо чи ингээд нөгөө маллаа ч юм уу нэг тариалаад ингээд нэг хоололж ундалдаг штэ тий. Тим юм байхгүй. Маллахгүй, тарихгүй зөвхөн ан хийж одоо ингэж амьдралаа залгуулдаг. Yeah. Yeah, what is the do they wear it? This is the only gonna put like a Jacket. yeah, something to hang down. Yeah, For decorations. энэ ингээд арсын хатааж байгаа сайхан хувц хийгээд өмсчт юм биш үү? So the bigger one like this is Kreta kudu. It's a kudu like a big eland. Big. Yeah. The horns, you see the horns over there? This the horns. Yeah, энэ иврэн нь байна тий. That animal. Was it a monkey? This is baboon. Baboon monkey. Baboon, yeah. Monkey. Monkey. This is Kreta kudu. Сармагчны толгой байна. Энэ нөгөө this is юуны still ивэр new биш үү? one. Yeah. That's the animal. Yeah. Yeah. Are they friendly to friendly? Yeah, very friendly. Friendly. Not danger. Anakoko. Alagogo. Anatoma. Yeah. Alagogo. Ямар юу юм бэ нөө? Хөрх хүмүүс шүү дээ. Энэ нохоо шуултай. What name of this Midab. Hot They call it hot pepper. It's bush fruits like berries. Fruits, yeah. Нохоо шүү юм л да. You have to suck it. Do they have any ID, passport? No, never. Never. They are born here. Yeah. They leave. They don't want to go to school. Yeah. They don't want to go to the city. No. They said they Just here. Just here in the bushes. They feel Yeah. comfortable. Nowadays the children also don't go to school.
Nowadays, the government try to force them to go to school, but some of the families they accept. Some of the families they say no, No, go into bush, and they're not keep- allowed to go to school. no, They keep their children like they save said, our culture. Yeah, Ah, they said if they send these kids to school, they're gonna distract their culture. ah, So they said it's okay to live here, and then the government say okay, you can live as you want. okay, Yeah. okay. And do they have any mobile phone? No, No. no mobile phones, no ratings, Oh, nothing. Just okay. just hunting. Just hunting. Yeah. Yeah. And where do they sleep? And can you introduce their home, Yeah. house? Small huts. Let's go there. My cuckoo, it's a creta. Yeah, you will too. What did he say? He said, "You're welcome. I Oh. want to show you a house." Is this just a living house? Oh, You put the mattress, and then you sleep on the skin. is mattress is mean this is skin? Yeah. Юу ингээл унтчих тийм бах те. They are so friendly. Bibi inig. Yeah. You sleep, and then if you hear the birds singing, Yeah. you understand that this is morning. You wake up. Ah, Yeah, when the birds sing like. okay. May ba kasi ay may bet si ena like ay mo papa kay kada gozo he kada minga si ena ko ka chogo ko to Эднэр тэгээд ana aya Данабаа эднэр тэгээд юу яаж байгаа? Би бас юунаас судлахад хамгийн нөгөө ад жаргалтай одоо байдаг омог гэж байгаа байхгүй тийм уур уцааргүй тийм омог гэдгсэн. Are they I read some documents about the Hadzabe. Are they world's most happiness tribe, right? Yes, Happiness. very happy. Yeah. What is the reason? What do you think? What is why they are so happy? I think they are happy because they don't fear anything. They don't hear many problems about the world because they live in the bush. So they're happy. They understand that this life is very comfortable. They Comfortable. don't get any disturbance from any people. If you wake up in the morning, you go to hunt, and then you eat, you're full, you can sleep, nothing you can do. There is no farming, there is no to to think about the maybe What to do tomorrow? house. It's not problem. Yeah, like the money, you think Yeah. about the rent. No, Yeah. there is nothing like Okay. this. Yeah, That's why people call it the most happiness Yeah. tribe. Yeah. they are happy. Is this also? aku na bawa hamana to ba aku de benana is lo hamana is ba kai ka ko se pa si ena to am ba akaza ko go tsi isho ko ba tsi ena is lo tsi ena aku di ba mata ka se kopi se le tsi Yeah, he said this is where they sleep. Yeah. In the small tents like this, in the small huts like this. But when it's raining, Yeah. a lot of rain, they go to the caves. You see the mountains? Oh yeah. There is a caves Yeah. where they sleep under the rocks like this. They go inside and then sleep Wow. during the rain. But during the dry season, they come down and Come they down. like this. Okay. Yes, and then you leave. So the houses, the huts, they like you see, they have so many small huts with Yeah. to buy. They get donation from the people, from the clans, from the government. You see the stuffs like that, because this one sometimes it's broken very quick. Yeah. So sometimes they use the small tents. Yeah. Okay. Yeah. Oh. You know, wheat, Wheat? Yeah. Oh. marijuana. Oh. You know marijuana? So Oh. Okay. Is it okay to use here?
Said this weed, we believe that if you smoke weed, Yeah. it makes you feel good and you get a good target, good Ah. vision for hunting. Makes Okay. you feel good. Oh. Is he now going to hunt or no? Just relaxing. He came from hunting, they got this animal. Oh. Yeah, so it's now relaxing. Okay. And they drink some something like local. Yes, can we alcohol. come there? Yeah. За би уг нь нэлээд хэдэн хувцас авчирч ирсэн бол их зүгээр байна шүү дээ. Подолк энэ төр. Бид нар ингээд зарим нь өмссөн байгааз. Yeah. Like local alcohol. They make themselves when they come from hunting. Yeah. They drink something like local alcohol. It makes them to feel good and sleep and relax. Yeah. And not how very about what come from? From It's the made the banana maize. From the maize. No, thank you. Thank you. From the I maize. don't drink alcohol. Mahindina tumik. Энэ хүүхд ингээд ном сумаа бэлтэж ах шиг байна. Is this a bird? Feather from Bird feeder. the birds. Yeah. За ингээ модоо сайхан ирэлж Just байгаа. wood for Yeah. the small birds. Is this from baboon? Yeah. Baboon гэдэг энэ юу юм бэлээ л дээ энэ сарамгчны үсээр нь ийм юм ингээ хийчихэж байгаа юм. If the woman make pregnant, how do they born? They born here because they have special women, Yeah. which we call them midwives. Oh, They help the pregnant women to deliver the baby. yeah. They go behind the cave, Oh, inside the little hut like that one, yeah. and then the women go and they help her to deliver the And born here. Yeah. Oh, okay. Is this a danger in any accident? No, never. They have They also- have a lot of experience. yes, and also local medicines Yeah. from the plants. They boil and give the woman to drink. Oh. Makes them strong. Oh, If they got weak. oh. Yes. Вау. Тэгэд энд байна шүү дээ тий. Одоо энэ эмгтээчүүд байна шүү дээ. Эдгэрний хийдэг ажил нь бол ерөөсөө одоо юм зам бас тариалахгүй тий зөвхөн юу түүдэг. Жимс мимс одоо түүдэг. Яг ингээд та хэд бодтой айгу сонирн байгааз бүр эрт үедтэй ингээд чулуун зэвсгийн үегээл дараа нөгөө анчин төвөрчин үегээл тэгдэг шүү дээ тий. Тэгээ яг тэрэн шиг ингээд энийг тэр чигтээ энэ хүмүүс ингээд хадгалаад үлдсэн байгаа хгүй. Ингээд дэлхийн хамгийн сүүлчийн одоо анчин төвөрчин ийм амьдралтай хүмүүс. Тэгээ яг энэ улсад ингээд байд юм байна. Одоо энэ хэд нэг сүүл уугаад байгаа юм шиг байна. Тэгэл ингээд ерөөс амгалан ямар ч стрессгүй амьдэрдэг. Нөгөө Америк блогерыг ирэхэд нөгөө нэг сарамгчин идээд байсан алдартай нөгөө Чаба гэдэг нөхөр маань биеийн өвдсөн унтж байгаа гэж хэлбүү. Is Chaba feeling sickness any? Yeah. Oh. Is he sleeping there or in another place? Yeah. Aman aba. Энэ дотор унтж байгаа юм байна. Амар тийм хөөрхөн марцсан нэг хүн байсан шүү дээ. This is a Chaba house. Chaba house. Yeah. So he said he was not feeling good. Maybe he's going to find something to make like a medicine. Oh. They have to go and dig. Oh. Yeah. Tomik. Okay. Chaba. Uku. Энд байна шүү дээ нэг нөхөр маань. Chaba. Oh. It's a sickness. Хөлн өөрхөө ингээм амар хавдцсан биз дээ. Humba attacked. When the Puma tried to attack, Yeah. he escaped. So he was in a cliff, rocks like a big. He falls down and hit with Like this. this. Yeah. Oh. They
are poisonous. Oh. The plant is Oh, хит. swollen. Бүр хавгнаад амар болцсон биз дээ ингээ. За ингээд гоё чапада игүүнээ яяха цоош нь гоё юм фотолкийг бэлгэлнэ. За ингээд чапада игүүнээ яя it's for you. Yeah. It's will be good. I hope. Yeah. My friend, could you ask the Chapa? He is a big influencer already in the world. Not many people knows him. Yes. He know himself. He don't know that he's famous. He don't know He don't know. because some people come here Yeah. and say, "Oh, we want to see Chava," and then Yeah. they give him something. Yeah. That's why they give him a tent Yeah. over there because before he used a house like this, Yeah. and then now they give a tent like Yeah. that one, and also they give some clothes, sometimes Yeah. t-shirts, short trouser, and sometimes they give. He knows that many people when they come here, Yeah. they want to see him, but he don't know that he's famous in the social media. Yeah. He never Because he doesn't know about social media, Yeah, mobile phone. No, he don't know. But he is now famous influencer. He other can people know that. advertise everything. Yes. Oh. Yeah. Wow. Одоо хүртэл ингэж гал асаагаад байж их сони юм а тий. Wow. Энэ ингэж штэ ингээд өрөнгүүд энэ модны одоо юу гэдэг вэ? Хотоос жижигээс гарч байгаа байхгүй юу? Ингээд гал асаж байгаа юм байна. Wow. За ингээд гал асаагаад тэмгээ асаж байгаа юм байна. Wow. Very interesting. Yeah. Nice. You yeah, Chamba. What are they doing? They are going to remove Remove? in the lake like it's hot. Treating. Хөлийн нэмчилж байгаа биз дээ. Яа. Хөлөнд нь юм орцсон юм байна. Яа. Амын дарж байгаа л авах дээ. За манай монголчин бас нэг адуу матууг ингэж яагаад идэх штэ. Хөл мүлийн янзлаад идэх штэ. Wow, good. Now dog is okay. Yeah, it's okay now. Амар юм орсон биз дээ энэ бүр. Йоо. What was it? What happened? Яа энэ нохог яатсан юм бол. It's pig, Pumba. Pumba. Oh. Pumba. Yeah, Pumba. When they come and attack, Yeah. they have long teeth. Yes. Oh, it's a Pumba. Yeah, with the Pumba. Pumba. Wow. Хөрхийдээ тэр нохоо зайлвал. Тэр энэ Pumba гэдэг гахаа бол бас их аюултай юм байна. Хараа энэ зайлвал нохоог өстэй ийм болтол амар юм аа. Poison arrow. Don't touch poison. Strong poison. Dangerous. Dangerous. It's like toxic. Yeah, it's a toxin from the plant. Wow. Энэ араа хортой сум. Энэ хараа ингэж байгаа байхгүй юу? Одоо амтан агнахта сумныхаа үзүүрт Poison plant. Ийм нөгөө хортой It's called модны desert rose. So when they boil it, яа. it becomes really strong poison. Oh. They put in the arrow, Yeah. and then it's going to kill big animals Yeah. like this one. How many minutes to knock out? Two. One shot? Yeah, how many minutes? To Poison? for the animal, Yeah. 30 minutes. Knock out. Yeah, 30 Wow. minutes. Wow. Which one is it? This one? Poison. Аль нь юм бэ? Энэ сумд юм шиг байна. This one. If touch finish. Yeah. За ингэж гой хор ороож жогод
Ингээд том амтаа гэндэг юм биш. If you don't have wounds, Yeah. you can touch. But Yeah. if you have scratch wounds, it's dangerous. Dangerous. It's going through the blood veins, and then it's going to stop the heart, clotting the blood, and then you die. Oh. Yeah. nga hiya ko fa chwe ko ativi minya tu ikoko kune ina tana koko ichina ne kwa na kake bom zada ya koko he to koko na chanku akweso ota ikakwa na krobu koko na hama na koko kwene ni katona chanku agwa kana china na tsuna tsuhe ya ne hakapu na abichina ikakwa na krobu koko na hako akweso ota chechene koko rantaranta bichi ya kuranta iso ko agwa Hunt only birds, just to knocking down. There is no poison, there is no metal. Yeah. It's only wood. But it's an arrow. You see the feather? Тэгээд эдгээр заяа одоо ингээд ямар ч нөгөө мөнгө төгрөг асуухгүй за. Ерөөсөө нөгөө тийм ямар ч мөнгөний хэрэг байхгүй. Тэгэл зүгээр л ингээд юу яачин ангаа хийгээл амьдрчин одоо тэгэхгүй бол зарим бас ингээд газар мазч амар нөгөө мөнгө нэхэд байдаг ш. Тэгэл ерөөсөө одоо энэ залуу энэ унган одоо бас энчнээс гаралтай. Тэгэл ингээд хэл усыг мэддэг болохоор ерөнхийдөө мань хүн ингээд бас нэг зөнхлөх ашиг орлогын аваад тэгэл энэ хэдэн хөрх ингээд нэг юм цагаахан хүмүүс байна дөө. За одоо би ингээд хоноглох газар руугаа буцаад явж байна. Тэгээд маргааш өглөө буцаж энэ саяны омог дээр ирээд саяны яг одоо хацаабын хүмүүстэй юу эсвэл өөр хурш бас хацаабын хүмүүстэй нүү мэдэхгүй байна. Ингээд өглөө хамт ан хийхээр боллоо. Тэгээд ууг нь бол энэ ч бол намайг хон гэсэн багхгүй юу. Бид нар нөгөө майхан бэлдээд үгүй гэсэн. Тэгээ майханд хоноод өглөө шууд андаа явчих гээд. Тэгээ миний хувьд бол бас чадахгүй л дээ энэ чинь ингэж хонох юм бол одоо шүн мөн шумуулгууд болонд алуулна шүү дээ. Чи нөгөө би чи Аз хүний дархлаа надад энэ чи янз бүрийн бас халтар 40 байвал шууд хүлээгээ авчих шүү дээ. Тийм болохоор би бол татгалзаад одоо ингээд тэгээд үүрээр буцаад хончоод саяныхаа хацаабын омог руу ирж ан хийцгээе. За ингээд 2 дахь өдрийн өглөө нөгөө омгоосоо нэг бараг 80 км явсан болов. Тэгээд ийм гоё тухтай буудалд хонсон учраас л ямар ч одоо зуталт ядралт алга байна. Тэгээд Африкт өглөө зээр сэрнэ. Тэр арслан баригдахгүй тулд хурдан гүйх ёстой. За Африкт бас адилхан өглөө арслан сэрнэ. Тэр өсөж өгөхгүй тулд зээрээс хурдан гүйх ёстой. Гэхдээ чиний арслан зээр байхын аль нь ч хамаагүй ямар ч байсан сэрээд гүйх ёстой гэдэг дүрмийн дагуу Африкийн дүрмийн дагуу одоо ингээд буцаад омог руугаа гүйх гэж байна. За өглөө ирсэн чинь анакоко өглөө ирсэн чинь манайхан махан шавж идээ сууж ах шиг байна. Oh, eating breakfast? Anakoko. Are they eating breakfast? Yeah. Yes. Yesterday I forgot to ask how do they clean the toothpaste in the morning? Okay. They have a special tree which they use to get toothpaste. Yeah. It's local. Can you show me how do they clean? How do they clean? Yes. When we are hunting, we get one of the tree. And then Tree is almost a toothpaste. Yeah, you can take a branch Yeah. from the tree. Yeah. And you can use the toothpaste. It's only the wood they use to brush. Okay. За манайхан ингээл бас л сонин амьдралын хөвшил байгаа юм шүү. Одоо ингээл өглөө хийхэн байхгүй. Санаа зовхон байхгүй. Тэгээд ингээл байж чинь эмгтээчүүд нь бол мэдээж юм аа түн. Тэгээд энэ омгийнх вэ штэ те. Хамгийн сонин нь юу гэдэг байгаа байхгүй юу? Одоо энэ хазаа бичүүд ийм аяг маяг ерөөсөө ашиглаж сураагүй гэж байгаа. Аяг маяг ерөөсөө ашигладгүй. Шууд ингээл ийм тогоон дээр чанаал тэгэл шууд талаас нь зулгаагаал ингээл шараад иддэг. За өөрх юм уу чаба минь энд байж штэ. Ямар хөө яасан биеийн дээрдсэн болов чаба. Oh,
Good. Good, good. Аната гоо. Good. Хөрхөдөө энэ. Айгу хэцүү байгаас тэ өөрийгөө ингэ дэлхийд бас од болцсон гэдгийг мэдэхгүй. Тэгээл энэ ч ингэ байж идэг. За ингээд андаа явлаа да. Ерөнхийдөө ингээд тарж алхаад буцаж нийлээд байдаг юм шиг байх юм. За одоо ямар ч дагаад ингээд алхаал анги олдон олтлол одоо энэ нийтдээ алхах нь энэ халуунд. За замд нөгөө пумба гэд гахаа байхгүй байгаа надад. За энэ олуулаа хамт явж байгаа юм байна. Гайгүй хэлэхгүй дээ. Сая бичиж хэмтсэнгөө шууд нэг шувуу хагинчлаа. Тэгэд өчигдрийн нөгөө энэ сумаараа онж нөгөө нактаунд зохиж унгаадаг гэдээсэн. Окей. За одоо тэгэл ингээд хангаа цуглуулаад эхлэх нь дээ. Ихтэй бас сайн ойлгохгүй байна л да. Зүгийн баллыг ингэж хийдэг юм уу модон дотроос? Модны эрийг нь өчрийг нь тастаадах юм. За манай бороо завчиж байгаа л дотроос нь зүгийн баллыг авах нь дээ. Одоо ингээд завчингууд эднэр байгаа юм биш үү? Small honeybee. За ингээд. Another species of bees. Species of bees. За энэ амтын үзээ та. Фу, ямар гоё. Is this really honeybee? Very good, huh? Fruit. I'm tasting fruit. Жимсний амттай энэ нэг л өөр юу байгаад байна да? No, No, it's tasting in like a fruit. yeah. No. За нэг шувууныхаа сууныг зодсон байна те. Тэгэхээр шувуу харсан гэсэн үг. За нэг шууч дахиад бариад авлаа шүү. Second. Yeah. 1 2 2 юм шуутай боллоо. Яа, яс чанга биш ч одоо хичнээн километр алхаж байна. Ашгүй азар бас нэг жоохон сэнстэй байгаад байна. Нар хурц тусаагүй. Одоо ингээ өдөр бол нар мэдээж амар тусч л да. Тэгээд ингэдэг гэж шүү. Энэ хэд бол ерөөсөө энимит хийддэг гэж байна. Бүх одоо төрлийн мах хэдэн. Энчнээс гахааг нь гахаагаа идэн, шувууг нь шувуугаа идчихдэг. Тэгээд тэр нэг зебра агнуул тэрийгээ идчихнэ. Юуны л мах байна? Бүгдийн шууд агнснаа идчихдэг. Ийм бас онцлогтой гэж шүү. Яг ийм хэсгэл сураагүй надад айгүй хүнд байгаад байна л да. Энэ ингээд амар хуурай. Тэгээд ингээд нүүр ам шахуурчих гээд дээр нь хатгаад байгаа байхгүй. Тэр одоо хараа ингээд зуралтчаад. Энэ л жоох хэцүү байна явахад. За нэг ингэсийгэл ихэд ураал гарч байгаа юм да үнд. За нэг жимс боллоо идээд унцгаалаа. Энэ одоо юу гэдэг жимс юм болоо ер нь. Чавх шиг юм байна. Эдгээр тэгээд байна шүү дээ тий. Энийг ингэж өөрсдөө ингэж хийсэн юм ба шүү дээ. Бав гэдэг модон дээр. Ингээ бэлтээ тавьчихдаг юм байна дээшээ авирахад. Тэгээ ягаад тэгэхээр ингээ байжгаад зүгүүнүүд ирээд ингээд нөгөө үүрээ засчихдаг юм байна л да. Тэнгүүд нь дээшээгээ ингэж авирч хараад зүгийн балын хулгайлдаг юм байна. Тэгээд ингээд замаа бэлтцээс одоо бол байхгүй байгаа юм шиг байна зүгийн бал. Нөгөө шүдээ цэвэрлдэг юу мод нь энэ юм биш. Энүүгээр ингэж цэвэрлж хагаад ингээл угаачдаг юм биш үү? Йоо ямар амир юм бэ? Йоо сая бөөн зүгийн тариулаад камера утаацсан явж хагаад баларсан юм бодлоо шүү. You okay? Oh my gosh. Bees attacking. Now okay? They know that there's people now here. So they try to chase. Yeah. Бүгд галавтлаа шүү саяс. Яа, манайхан гал асаагаад утаа тавьж эхэлж байна. Тэр дээдлийн зүгийн болыг л хусгаад ах шиг байл да сая.
баахан зүгээрнүүдээс хөөгдсөн. Тэгээ бас хамаагүй ойртож болохгүй байгаад байна. Ойртоо тэгээд би нөгөө туршлагагүй болохоор эдгээр бол янз бүрийн болонгууд гинт пэрхэд бүгд гүйчих юм билээ л дээ. Би тэгээд нэг учрыг олохгүй паниктж байгаад. Бас болооч мэдхээр байна. За дээшээгээ гарлаа да. За хулгайлж эхэлж зүгээ болыг хараа. Яа. Нэш гортод шүү. За гараа хийсэ. Авсаа. За холдороо гэж юм бэлээ. Яа тэр дахиад гараа хийлээ. Ямар амир юм бэ? Яаж энэ олон зүгийн дундаас улаан цай нүдэн дээр нэг гэж балыг хулгайлж чаддаг байна. Амир юм байна. За яг одоо энэ утаатай хэсэг дээр ингээд доор нь хүрээд ирвэл гайгүй юм шиг байна. Яа яг авч ин да. Яа. За хулгайллаа одоо зүг юм болоо. Яа. Йоо амар том зүг юм бол. Йоо би ерөөсөө харж байгаа хүч юм ийм. Өө. За энэ нэг зүг юм бол маань. Directly yeah. No. It's nice. Really delicious. No. Ямар гоё юмстай юм. It is a little bit dried because it's so long. Yeah. Oh, bited already? Энэ хазуулсан биш үү? 2-3 хазуулсан юм шиг байна. Now okay? Yeah, it's good. No problem. Wow. За тэгээ манайхан бол одоо хөдөлмөрийн үр шимийг хүртэлгүй яах вэ? Энэ одоо нөгөө ингээд өвс татгахч шүү дээ. How do they find? They buy from other tribes. Other tribes. Buy from other tribes. Oh. They plant them. Yeah. За ингээд одоо өвсөө татхан дээ. Тэгээ ороож шүү дээ. За тэгээ энэ нь бол ингээ анх хийхэд их сайн төвлөрөлтөнд тус болдог гэж өчигдөр тайлбарлаж ирсэн. За манай тэгээ сайхан өвсгөөс ороод дүнсээ эцгээцээ. Жохон амарч суугаад ингээд хөдөлцгөөж чинь. Тэгээд би ер нь бол ингээд зах цухаас нь энэ хэдийн ингээд бас энэ амьдралын утга учирыг бас яг зүгээр гадарлаж эхэлж юм л да дөнгөж. Одоо эдний ингээд маргааш тэдэн цагт ажилтаа гэж санаа зовох юм байхгүй. Машины зээл, байрны зээл яах вүлээ гэж санаа зовох юм байхгүй. Цаганд баригдахгүй өглөө шувууж ирэглээ. Тэгэл за ямар ч өглөө улсан андаа гарыг гээл ингээ сайхан өвсөө татаал ангаа хийгээл тэрийгээ сайхан чанаад идчихнэ. За тэгээд нөгөө нэг өчигдөр бас харуулад байсан тэр нэг пивнууд байсан те өөрсдөө хийдэг. Эрдэнэ шишээс гаргаж авдаг пив. Тэр пивээ уугаа сайхан дүнсийцэн. Тэгэл эмгтээчүүд нь сайхан жимс хэрхнээ түүгээл ингээл амьдарч байгаа энэ хэдэд их тийм амгалан юм л та одоо гар утас муцс байхгүй. Тэгэл хин над руу залгсан бол яасан бол ямар ч тийм юм байхгүй. Ингээ сайхан байгальда оршоод үйжидэг. Би яг бодоод явж исэн байхгүй. Эдгээр ингээд юм ямар ч шингийн юм уухгүй заяа. Одоо ингээ бараг бид нар явж эхлээд 3 цаг гарan болж байна. Ямар ч тийм юм байхгүй. Ганцхан энэ хөтөж хоёр л нэг юм би нэг ардаа юм устаа яваад байгаа байхгүй жижиг. Тэгээ би яг сая бодоод явчихсан. Яаж эдгээр ингээ ус мус уудаг юм бол гээд. Тэгсэн чи энэ баав гэдэг нөгөө алдартай мод биш үү те. Тэр модноос одоо ингээд ус гаргаж аваад уучдаг юм биш үү. Тэгээ усаа уух гад дэшигээ авирцсан байна. За шанагдаад гаргаад ирлээ те. Тэгэд энэ баав модны энэ ус бол өстой цэвэр эмчилгээ байдаг гэсэн. Гэхдээ би бол эндээс уухгүй. Яг тэгвэл эн чинь ингээд нөгөө баахан ам дамжуулж уух болчиход байна шүү дээ. Тэгэхээр бол дэмий гэж бодож байна. Оо. За ингэж л шингээ муудаг байсан юм байна л да. Сая бүр би гайхаад ирсэн. За бүр ингээ гүн рүү ороод гэтэл явхаар нь за нэг амтан тарлаа даа гэхэл биш байдаг юм уу зүгтчдэг юм уу за гүцгэжлээ шүү дээ яач вэ? За дагаад хүйдэ. За ямар нэг амтал харсан юм байлгүй дээ. Гүчлээ. Ой. Яа бүр 40 юм одоо халж эхэлж ах шиг байна. Амар халуун байна. Гармаар. Нүд харанхуулж иш бараг. Энэ хэд мэн яаж ингээ малхаагүй ингээ шалтан ингээ өдөрж алхацдаг байна. Би бол бүр хялаагаад яг унлаа. Тэгээд наач одоо унчвал
ганцаар энд үлдэх учраас дагаал алхаад байх эсвэр зам алга. За манайхан өлссөн болтой. Нөгөө шууныхаа үдсүүдийн түүгээ дунлаа. Тэгээ чи бодвол галаа түлж байгаад идэх гээд ах шиг байх юм. Яг л тийм байна да. Энэ хомоол байна тий. Гэхдээ энд адуу мөр байхгүй, юуныхан мэдэхгүй. Заа маных ч юм уу нэг юмных бах. Хомоолоо ингээд гаргаж жагаад үдсүүдийг авч жагаад одоо энийг идэж өдрийн хоол идэх гэж байгаа юм шиг байна та. Me? I don't know. Thank you. Okay. Идэхгүй. Яаж идэх сураагүй юм чи. Ингээд сайхан эдрийн нэг хоолтын нэг юм ингээд аяг таваагүй байхгүй. Яг ингээд бүх юма тэнцүү хувааж иддэг гэж байгаа. Энэ омгийн ерөөсөө. Манай хөтөж бол энэ төрж өссөн хүн бол ялчгүй. Идчихэж шүү. If they can't any hunt today, what will they eat? So they're waiting for the other groups who went to hunt in the morning because they split in different groups. And then if another group succeeded to get an animal, they have to share all. But if not, they have to cook something like ugali and then they can eat for today. Okay. Yes. Okay. За одоо ингээд ямар ч хэлсэн ингээд манай групп бол жоох амжилтгүй яваад омогтой хүрээд ирлээ. Тэгээд үлдсэн групп мэн бол ийм амтан бос агнсан байна. Are they enough to today? Not enough, but there is another group. Yeah. Now we're still waiting another group. Yeah. Like maybe they've got something and then they'll share all of the groups. Oh, yeah. 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 За ингээд энэ хэд ямар ч өнөөдрийнхөө хоолыг бол ямар ч олж байгаа юм байна. The skin of that animal. What did the women today? Sorry? What did they do today? Today they have to rest, waiting for the man which they hunt. Yeah. And when they get something, they have to share all the groups, the families. But sometimes, during the dry season, it's not easy to find fruits and roots. So during the raining season, it's good. The women go and collect fruit. Yeah, berries. Yeah, Goku. За Goku гэдэг нь найзууд гэсэн үг. За тэгээд Goku энэ хэдтэйг ингээ сайхан бүгдэнд нь нэг сайхан тамхилаад тэгээд одоо ингээд энэ омгийнхоо хазаабигийн бичлэгийг өндөрлж чинь. Тэгээд манайхаа одоо би ууг нь хүлээвэл вэ штэ тий. Юу яах гээд байгаа юм. Дахиад өөр нэг группийн эрхийн хүлүүгээд эдний нөгөө хоолнд мунд хийж идэх нь бас үзэх гээд байна л да. Тэгэхээр гол нь би дараагийнхаа бас нэг энэ омог руу явах юм а. Энэчнээс одоо бас нэг 100 гаруй километрийн зайтай Татаго гээд тэр омог маань оройтчих учраас одоо ингээд ерөнхийдөө бүх юм ойлгоод мэдээд харцсан юм чи ингээд хөдөлж байна. За тэгэхээр манайхаа яг ийм омогоор явах аялал хийхэд бол зардал бол манайхаа маш хүнд байдаг. Одоо ийм машин тэрийг түрээслэхээс эхлээл тэгэл тийм ээ. Энд 2 хүн дахиад нутгийн хүн тэгэл хонох газар очих жил одоо 80-90 км тэр явдаг. Ингээд энэ зардал бол амар гардаг юм аа. Төсөв маань жоохон хитрээд байна. Тэгээд та бүхэн доогуур гарч байгаа дансанд маань хандив хийгэрээ гэж одоо уриалж байна. За ингээд бүгдээрээ дараагийнхаа омгийн бичлэгээр уулзцаая.